нийгэм халамжийн үйлчлэгийнхаа тэрэг зэрэг өгсөн. Тэгс хөдөө явахдаа Батан надад хэлсэн байхгүй юу? Би тэргээ эвдэж гоё юм юмэр нэгэд болдгоо. Тэгээд тэрэг чин түрхээр зэрэг манай энэ орчин нөгөө элстэй. Өстө ерөөсөө явахгүй. Тэгэл найзууд нь чирээд жоохон хөвгтүүд түрээд өстө зөндөө юм болол тэрэг яхал аргагүй тэрэгэн дээр суудсан тэгсэн мөртлөө чирүүлээд дөрүүлээд явдаг аахгүй. Тэгээд тэргээ гоё болгомоор энэ гэхэлэр зэрэг олддгүй юм шүү минь хөө агч битээ эвдэрэ гэж гууж байгаа явсан байхгүй минь хөө. Нэг л эвдчихвэл ахиж энэ тэрэгэн зэрэг олдохгүй гэл. Тэгэхээр тэрэг айгүй хоор. Тэгээ гууж байгаа явсан чи харин ирсэн чинь урд нь жоохон дугуй хийцэн нөгөө тэрэгэн зэрэг чинь өстө нэр хөрөөдөө хайцсан бид. Яа надад тэрэг олдохгүй гэл. Мотоцикл хийн гээд ингээд гэртээ маш олон юм авчраад хөрөөдөлж таны санд мотоцикл босчихно гэсэн ер нь таны санд багтчихсэн үү? Эсвэл ингээд за яах вэ хорихгүй өөрийнхөө дуртай юм хий гэж бодчихсэн үү? Ер нь яг таны санд багтчихсэн үү? Би яг ямаа дуусгадгийн болохоор л одоо их завнд бол их хөдөлмөр хүч орно өстой хэдэн сараар суун тэгэл би ч одоо дугууны олгоо хаамар тэгэл янз юм их мэддэг болсон шүү дээ. Эхлээд дугуй хийчихэд тийм юм олоод иргээл тэгэл арцмаар хэмжээтэй энэ одоо тэгэл бүгдийг л цуглуулж өгнө. Сураадгүй нэтэ их мэдлэгтэй болсон. Тэгээд дараа нь мотоцикл миний дараагийн ээлжинд цуглуулгал мотоцикл болсон байхгүй юу. Тэгээ гитар явтас сайн гитар Америк утас гэдэл гитарын модны сайн тэгэл батаа юу сонирхож чинь тэрний лид материал тэг их олон талын мэдлэгтэй болж байгаа. Залуустаа эргэж харамсахааргүй сайхан амьдраарэ гэж хүсмээр байна. Миний үеийн шижгэнсэн сайхан залуучууд гадаадд боолын хөдөлмөр эрхлэх гээд явж байгаад их харамсдаг. Хүн өөрөө сэтгэвэл зүтгэл Монголдо сайхан амьдарч болно шүү дээ гэж Амрат хэлж байлаа. Эд залуу насны олон сайхан залуучууд Монголд амьдрахад хэцүү байна, ажил олдохгүй байна гэж ярьж байна л да. Ер нь Монголд амьдрах боломж байна уу? Өөрөөр чинь бодлоор. Тэгээ манай Монгол орчин бол одоо цөөхөн хүнтэй, том газар нутагтай тэгэхээр нэг ийм сайхан их л баялаган дээр суудаг гэж одоо манайхан ч үгсаал гэж ярьдаг шүү дээ. Тэгээд ер нь залуу өөрийгөө л ямар ч байсан завгүй л ойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол ажил шүү дээ. Нөгөө Leonardo da Vinci ярьсан байдаг байхгүй юу? Нэг хүн зураг зуруулад 3 өдөрт зургийн зураад өгсөн гэдэг нөгөөдг нь яасан ч үзүүлсэн чинь тав алтан зоос гэж ямар үнэтэй гэсэн гэж. Тэгээд 5 ийм 3 хоног зурцсан байж чигээ. Чинь нөгөөх нь би нэг 3 хоног зурдаг болохын тулд 30 жилээ зарцуулсан шүү дээ гэдэг шүү дээ. Тэгээ тэр шиг л залуу өөрийгөө ямар нэг юм бэлтэж бэлэн байх юм бол тэгэл нэг л өдөр тэрүүгээрээ шууд л амжилтанд хүрэх боломжтой. Ер нь Монголда сайхан амьдрах боломж байгаа юу? Байгаа шүү дээ. Сайхан амьдраад байгаа хүмүүсүүд зөндөл байгаа юм чинь. Тэрний төлөө өөрийнх нь тэр хүний юунаас шалтгаална да. Хөдөлмөр залуучуудаа хандаад яг юу гэж хэлэх үү? Тэгээд амьдралдаа нэг мөрөөдөл ч юм уу зорилго ч юм уу тавьж амьдрах юм бол ихэнх хүмүүс 10 жил сурахтаал айгүй их юм мэдэж авсан. Оюутан болоод их мэдсэн мэд мөртлөө юу гэдэг юм шиг гэдэг. Зорилго гэдэг юм шиг гэдэг. Зорилго мөрөөдөл эхлээд зорилго дараач тэрний дараачих нь мөрөөдөл гээл. За тэгвэл Амратын одоо дараагийн зорилго, дараагийн мөрөөдөл нь юу вэ? Үзэгчдээсээ нууц шал хуулцахгүй юу? За байгаа зөндөө байна тийм. Нэг хэдэн техникийн санаа дээр ажиллаж байгаа тэд нэр гүйцэн гэсэн бодолтой байгаа. Ямар нэгэн зүйлд зорьсон бол заавал тусгах хэрэгтэй дээ гэж манай нэвтрүүлгийн Баатар Амрат хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй боллоо гэд гутарч зүгээр суугаагүй. Өөртөө ихтгэлтэй өмнөд тавьсан зорилготой Амратын амьдралын зам дардан бай гэж нийт үзэгчдийнхээ өмнөөс хүсье. Өөртөөхөө хүч хөдөлмөрөөр өнөөдрөө болгож хинээс ч дутахгүй сайхан амьдарч байгаа иргэдэд оролцуулдаг манай энэ удаагийн Монголд амьдарч олон нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Бидний нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч та хүмүүн бид өөрсдөө хичээвэл хинээс ч дутахгүй сайхан амьдарч болох юм байна гэсэн бодлыг тээд суугаа гэдэгт сэтгүүлч миний бие итгэж байна. Я краснею, я бледнею, захотелось мне сказать, что минут рекою зоркий летний повстречать. Вот манайда боломжгүй юм юусаа ардаг шүү дээ. Баярлалаа та одоо энэ залууч урам харилж өгдөг бай. Сонирхоод бас ашиг оруулах бас боломжийн. Тэр улсуудаа Уунаас Монголд амьдрах боломж байна. Монголд амьдрах боломж байна шүү дээ. Өөрсдөө гараараа